Ердөө ганц өнөд сонсоод үзээрэй. Порткастын эс нь Голди Рожерын хүүхэд ба Монки Ди Луфигийн хөрөө ах юм. Эс цагаан сахалтын багийн гишүүн байсан ба цагаан сахалтыг далайн дээрэмчтэй хаан болгох хүсэлтэй байсан. Эс хар сахалтай тулалдан ялагдаж Impel Down төвөгдөж цааслуулахаар болдог. Эсийг аврахын тулд цагаан сахалтын баг болон Луфигийн баг ирж тулалдан Маринфордын дайн эхэлдэг. Маринфордын дайнд Эс амиа өгдөг ба түүний хамгийн сүүлд хийсэн зүйл нь дүүгээ аврах байсан.